Сайн байна уу? Тэгээд би үнэхээр ойр бичлэг хийгээгүй юм байна. Үнэхээр ойр хийгээгүй юм байна. Тэгээд YouTube дээр би үнэхээр бичлэг хийгээгүй. Тэгээд би TikTok, Instagram, Facebook дээр бол хийдэг. YouTube дээр бол би хаяа салхуураад хаяа хийждэг юм аа. Гэтэ би яг юу хийхээ үнэхээр мэдэхгүйсэн. Одоо яг ямар бичлэг хийхээ сайн ойлгохгүй мэдэхгүйсэн. Тэгээд энэ удаа би бол ASMR хийхээр шийдсэн. Тэгээд яг яагаад одоо энэ бусдаасаа бодвол миний хийж үзээгүй формат контент одоо өмнө би дандаа нэг ишлэл уншдаг байсан. Эсвэл зүгээр одоо зөвхөн болсон явдлаар ингээд яриад хийдэг гэсэн. Тэгээд энэ удаа л би одоо яг альтернативны сонгоод тэрний талаар яг нэг одоо бичлэг хий гэж бодсон. Яг тийм талаар ерөнхийдөө бол сонирхоод хийсэн. Тэгээд үнэхээр гайгүй хангалттай бол би дараагийн удаа Ariana Grande яг Ariana Grande талаар ярьж магадгүй. Гэтэ ерөнхийдөө коммент дор бичээрэй. Тэгээд энэ удаа бол би та нар нэрнээс харсан байх Selena Gomez талаар ярина. Уусаа яг бараа 12 сарын 11-нд нөгөө YouTube дээр биш YouTube Instagram дээр андуурчлаа. Instagram дээр story дээр одоо өөрөө сүү тавьсан гэж зарлж ирсэн. Тэгээд би энэ дээр ингээд зураг ингээд оруулах юм. Тэгээд зураг оруулчих. Ben Affleck одоо бараагүй ирэхэд бараа 23 хонд яг одоо яг үерхэж байгаа гэж зарлж байсан. Тэгээд 24 хонд одоо гэрэлтэй одоо сүү тавьж байгаа. Тэгээд би энэ хоёрын талаар заах судалсан байхгүй юм. Тэгээд яг 5 жилийн өмнө энэ хоёр хамтарч нэг дуун дээр хамт ажиллаж байсан. Тэр нь I Can't Fit In дуун дээр хамт ажилласан. Тэгээд ерөнхийдөө бас чадвал энэ дээр зураг нь оруулчих юм. Тэгээд энэ хоёр энэ дээр тэрнээсээ хойш ерөнхийдөө ингээд одоо уулзаж ингээд зах учирсан юм байлаа. Хамт ажиллаад тэгээд TikTok дээр одоо 4 жилийн өмнө одооноос 4 жилийн өмнө TikTok дээр нэг бичлэг хийжсэн юм шиг байл. Одоо би бас чадвал тэр бичлэгийг олж чадвал бас энэ дээр танаа зав. Тэр нь юу гэвэл одоо би single би амар өндөр шаардлагатай шалгууртай гэж ингээд одоо нэг хөл бөмбөг тоглож байгаа хүмүүс рүү гээд хэлжсэн. Тэгээд тэр бичлэгийн I'm single. I'm just a little high maintenance. But I love you so. Нилээ одоо нэг хэдэн сарын дараа юм болов өдрийн дараа юм болов би сайн санахгүй нэг дуугатсан байхгүй тэр нэг single song гэдэг дуугатсан. Тэр дуугийнхаа л ерөнхийдөө миний яг реклам гэж тийм юм хийсэн ч магадгүй. Яг миний логикоор л зохоо би тэгж бодож байгаа. Тэгээд одоо Ben Affleck-тай самтарч нэлийн дуугаар гаргажсэн юм байна тийм. Бас чадвал энэ дээр бас оруулах гэж байна. Тэгээд энэ хоёр амар хөөрхөн одоо пикник хийж байхдаа одоо сүү тавьсан юм шиг байлаа нэг бүгжөөгүүд. Тийм байлаа. Бас л чадвал энэ зэрэг дургуй оруулаа. Тэгээд одоо өөр чин Selena Gomez яваасаа танаар бас нэлээд олон кинон үзчихсэн л ах. Тэгээд одоо би бол яг нэг кинон дээр үнэхээр өссөн. Би тэр киног бүр хэдэн сая удаа үзсэн юм нэрээ. Одоо яг орсоор бол Bashadnik's Beverly Place гэж хэлдэг. Гэхдээ англиар Wizard of Waverly Place бас л зургийн оруулнаа. Энэ киног би үнэхээр бараг нэг ангийн гэхэд бараг хэдэн сая баг 100 гэж чааш үзсэн байх. Тэгээд зам энэ киног зэрэг өөр чин одоо Selena Gomez одоо нэг сүү тавьсан гэж зарласан тэр постн дээр хамгийн их лайктай зураг нь байсан. Бүр үнэхээр хамгийн их лайктай зураг. Тэгээд Selena Gomez зөвхөн одоо яг Selena Gomez татан хүмүүст л коммент бичих хэрэгтэй болгоцсон юм байна. Яад гэвэл одоо мэдээж Selena Gomez нэлээд олон сая дагагчтай баг хамгийн дагагчтай хүмүүс нэг гэж магадгүй. Тэгээд жоохон хүнтэй нэг хүний муухай зүйл бичгээр нь шууд ингээд хэлцдэг юм шиг байлаа. Тэрнээс болж ингээд коммент хаацсан юм. Тэгээд одоо бас л нэг юм хэлэм. Нэг YouTube дээр юу
Selena Gomez-ийн нэг дуу байдаг. Би бас тэр дууныхаа нэр нь мартчихсан байна бас. Тэгтээ одоо бас л яг олвол энэ дээр тавина. Тэр дуун дээр одоо нэг биеийн бүгжтэй болмоор ингээд баг гэж за хэлжсэн юм шиг байлаа. Тэгээ тэр яг тэр бүгж нь Selena биений банк аваад өгсөн юм. Яг тэрвээ тэгсэн бол үнэхээр романтик залуу. Тэгэхээр яг бодсноос бас дайжгүй залуу юм гэж бодсон л таа. Тэгээд одоо харин одоо бол би яг Selena Gomez-ийг Ben Blanc хоёрын талаар явна ярмаас нүтлээ. Тэр хоёрын X-үүд хэдэн он сарсан, хэдэн он төрсөн гэдэг тооны тиймэрхүү ярмаас нүтлээ. Тэгээд Selena Gomez 1992 оны 7 сарын 22-нд төрсөн. Тэгээд Ben Blanc 1988 оны 3 сарын 8-нд төрсөн. Тэр хоёрны 4 жилийн зайтай 4 насны зөрүүтэй гэсэн үг. Тэгээд одоо би нэг өмнө хэлсэндээ миний хамгийн дуртай кино бол яг энэ одоо Selena Gomez-ийн film кино. Тэгээд энэ жил энийг дахиад шинжлэхэж гаргасан байхгүй юм. Гэтэ энэ дээр Selena Gomez тоглоогүй. Гэтэ нэг 2 анги дээр л нэг гарч ирд нэг гол дүрэн бол биш. Тэрэн зохиол хэмээсэн гол дүрэн байсан бас гоё юм. Тэгээд уус та нар бараг бүгд мэдж байгаа л ах та Rare Beauty гэсэн косметикс гаргаж байсан. Тэрийг 2020 оны 9 сарын 3-нд гарсан юм байна. Тэгээд яг энэ жилдээ бол тэр бараг 2 миллиард доллар олсон. Яг энэ жилдээ бол 2024 онд. Тэгээд за одоо X-үүд ямаа санагдсан. Тэгээд бараг бүгдээр бол Selena Gomez бараг X-үүд марыг их л хараа мэддэг л баг. Гэтэ Justin Bieber чадвал би Justin Bieber тэгээ бараг 8 жил үргэлжсэн. 2010 оноос хойш бараг 7-8 жил үргэлжсэн юм байна. Тэгээ Weekend-тэй бас үргэлжсэн юм байлээ. Тэгэхээр зарим хүмүүс тэрийг мэддэггүй. Selena Gomez-тэй үргэлжсэн. Тэр нь 2017 онд үргэлжсэн юм байна. 1 сард. Тэгээд одоо Nick Jonas гэсэн бас хүнтэй үргэлжсэн юм байна 2008 онд. Taylor Lautner гэсэн хүнтэй бас үргэлжсэн байна. Бас чадвал би энэ дээр зураг нь оруулна. Zed гэсэн хүнтэй бас үргэлжсэн байна. Тэгээд Ben Blanc-ийн X-ийг би бас судалгаа үзсэн л дээ. Тэгээд амар тоо хаалттай байсан юм болтгоо. Тэгэд ганц л нэг модель хүнтэй үргэлжсэн байлээ. Тэр Nancy Hunter 2020 онд үргэлжсэн юм байна. Тэгээд Selena Gomez бол өөрөө төгөлдөр хуур тоглодог. Тэгээд бүх төрлийн гитар тоглодог юм байлаа. Тэгээд бичлэг зохион ингээд тасалтаад байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ингээд дуусах юм. Тэгээд таалагдсан гэж найдам. Тэгээд хэрвээ таалагдсан бол комент үлдээрэй. Subscribe гаргах мартбаа. Тэгээд ерөнхийдөө бол би дараагийн одоо хэрвээ энэ формат бичлэг таалагдсан бол одоо би нэг ASMR тэрснээ мөртлөө ингээд нэг алдартай л ярьж байгаа. Тийм бичлэг таалагдсан бол би дараагуудаа дахиж тийм бичлэг хийн. Гэтэ арай өөр Selena Gomez талаар биш. Тэгээд дараагуудаа би бол Ariana Grande хиймээр байгаа. Emma Roberts хиймээр байгаа. Taylor Swift хиймээр байгаа юм. Тэгээд таалагдсан гэж найдаа. Тэгээд би ерөнхийдөө бичлэг хийгээг хүнхээр удаж байна. Яаж хийдэг ч бараг мартчихлаа дөө. Бичлэг таалагдсан найдаа.